Өнөөдөр та хэдтэй дутуу нэрээ хүүхдийн гизний дүүлэлтийн илэг зааж өгөө. За тэгээд дутуу нэрээ гэж онцолж байгаа шалтгаан дээр энгийн одоо нөгөө хүч төрсөн хүүхэд тийм ээ. Хөлийг нь одоо гизлэнс шахадаггүй. За мөн одоо нөгөө өдөрт нэг удаа хийгээ болчдөг зүйл биш. 3 цагийн зайтай хооллох тосондоо хийдэг. Ингэснээр хүүхдийн маань эзний гүрэл зөвхөлгөөн сайжирдаг, хоолны шингээлт нь сайжирдаг. За тэгээ хоолны шингээлт сайжирснараа хүүхд маань одоо тогтмолжин нэмдэгэ. За энэ дээр юу анхаарах вэ гэвэл мэдээж одоо гараас халуун хөлтөл нь тосолж байгаад үрээд тэгээ сайхан шар тосч юм уу сүүлний тос, за оливын тос гэж тосолж байгаад за тэгээд 3 цаг тутамдаа хоолны өмнө. За тэгээд одоо ялангуяа тамийн тайм буюу тайд мэдэн тийм ээ доош нь харуулж тавьдаг. Доош нь харуулж тавихаас өмнө заавал энэ илгийг хийдэг. Ингээд сайхан илгийг хийчихээ доош нь харуулж тавьчихаар хүүхд маань унгадаг. Хөлөө хөдлөж явахдаа унган, доош арчигдж явахдаа унган бүгдийг хийн. За ингээд хүүхдийн гиз ийм сайхан зөөлөн болсон байх хэрэгтэй. За тэг мөн тайд маань гизний дүүрэгтэй хамааралтай одоо асуух зүйл байлаа. Бичлэгдэж болно.